За өглөөний мэнд сетапа хийжлээ машиныхаа. За өчтөр дахиад л зогсоол авахгүй гадаа тавьсан. Өнөөдөр чинь миний 50 хоногийн челленж эхлүүлээд 15 өдөр өнгөрж байгаа юм байна. Маш хурдан 15 өдөр өнгөрсөн байна. Манай нөгөө Монголоос ирсэн байгаа аялагчдын маань хамгийн сүүлчийн өдөр 7 дахь өдөр нь. Тэгээ өчтөр бид хэд нөгөө FIFA арал яваад орой Old Town ороод ирсэн. Тэр эдийг гэрт нь хөргөж өгөөд би бараг 11 өнгөрөөж гэртээ ирсэн. Нилээ түлэгдээд ядарч ирсэн. Тэгээд ирээд ер нь бол ямар ч тийм компьютер дээр суух тэнхээ үнэхээр байгаагүй. Тэгээ видеого эдитлж чадаагүй. Өчтөр тэр эдийг Old Town-д оруулж орхичоод дундуур нь газ бэлтгэлээ хийсэн. Ер нь бол өчтөр тэгэл FIFA-гээс эрэнгүүтээ FIFA Island-ийн нөгөө зүүн вагзаалаа штэ. Зүүн юу? Усан онгоцны зогсоол дээр шоурууд байд юм бэлээ. Тэрнийх гоё биш. Яах вэ? Тэгтээ зүгээр усанд орж болохоор те. Дахиад өөр төлөвлөгөөтэй байвал жуур савн шампунтайгаа очоод тэгтээ өөрөөсөө машинтайгаа очиж байгаа тохиолдолд те. Машиныхаар солих хувцас үлдээгээд тэгээ бидэд бол тэгж очисан. Тэгээд газ тэнцэнээ сайхан шүршүрт ороод бүгдээрээ сайхан цэвэрхэн хувцас сольж өмсөд тэгээ Old Town руу явсан. Old Town дээр очиод манайд зүгээр шокрод зүгээр дөрөв тишээгээ бот усарсан. Юу болоод байгаа нь мэддэхгүй. Зарим нь зураг үзээд, зарим нь хоол идмээр байна гээд, зарим нь шүр сувд хайгаа, зарим нь бэлэг дурсгалын юм хайгаа, зарим нь хувцас сунар үзээд явцсан. Угаасаа Sunday market болвол тэгээд юу гэмдэ те, ер нь хямдхан байдаг. Тэгээ тийм гар урлалынхын ч юм уу, ер нь нэг жоохон хямдхан юм хайж байгаа хүмүүст бас зорж очиод ер нь хүсэж байгаа юмудаа олж магадгүй тийм газар. Тэгээ Sunday market чинь нэг хэдээс хэдэн оронд ажилтгын сайн мэдэхгүй. Ямар ч байсан Phuket-ийн Old Town-ы Sunday market чинь зөвхөн бүтэнсээ өдөр ажилладаг. Зөвхөн бүтэнсээ өдөр ажиллаад бас хэдээс эхэлдгийг санахгүй байна, сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орой 10:30 гээд 8:00-д бүх юма хумаад хаачих хилээ. Тэгэл за өнөөдрийн хувьд бол тэгээд манай хэдийн Phuket-д өнгөрөөж байгаа сүүлчийн өдөр буюу 7 дахь өдөр. Өнөөдөр яах вэ гэхээр одоо энэ олон өдрийнхаа ядаргааг ерөнхийдөө жоохон тайлаад бас Phuket-д байгаа сүүлийнхээ өдрийг гоё чийл өнгөрөөе те. Тэгэхээр миний өмнөх нэг бичлэг дээр орж исэн Marriott гэдэг нэг гоё resort байгаа. Тэгээ тийшээ очино. Тэнд зүгээр том пүүлд зүгээр өдөржингөө хүүхдүүднээс хэлээд аав ээж нь тэнцээ сайхан коктейл шимээд пивэ уугаад сайхан наран шаргалгын сандал дээр сүдэрч сайхан унтаад өдөржингөө амраад тэнд чи бас private beachтэй. Private beach руу бас очиод snorkeling хийж болно. Тэр элсэн дээр хөвтөж бие шаарч болно. За тэгээ ерөнхийдөө Marriott дээр нэг 3 өнгөртөл тэнцэнэ байж байгаад буцаж төвжирлээс өмнө. Тэгээ төв рүү орж ирээ дахиад үргэлжлүүлээд ганц нэг шопинг хийхээр болоод шопингийг хийлгээд тэгээ өнөөдөртөө угаасаа тэгээд дууссан. За тэгэд маргааш өглөөс ирлээ. Хувц унраа бэлтлээ. Нисэх явах замаараа нэг ганц аутлет орлоо. Тэгээ онгоцондоо суугаад баяртай. Phuket-д ирж байгаа аялагчдын маань хувьд 7 хоног болвол ерөнхийдөө иймэрхүү байдлаар өнгөрж байна. Тэгээ иймэрхүү байдлаар явхад бол та сэтгэл ханамж бол 200% аваад буцна. Та Батанг дээр очиод 7 хоног шоучдын дунд амьдрах юм бол сэтгэл ханамж чинь хасахтай ч буцахыг бид нэр мэдэхгүй байна. Тэгэхээр сонголтоо зөв хийгээрэй. Аяллахаа төлөвлөгөөг зөв гаргаарай. Аяллаас аз жаргал аваад буцчихвэл мэдээд сайхан авч чадахгүй буруу төлөвлөгөө гаргаад буруу судалгаатай явснаасаа болж хар толботой ч юм уу эсвэл олигтой сайхан дурсамжтай буцаж чадаагүй бол харамсалтай. За тэгээд аяар үргэлжлүүлээд миний бичлэгүүдээр уулзаад явах баха. Peace. Өнөөдөр сайхан өнгөрүүлцгээе. За өнөөдрийн төгсгөлийн влог буюу манай аялагчдын 7 дахь өдөр. Миний хувьд бол үргэлжлэнэ. Миний нөгөө Phuket-д 7 хоног юу хийх вэ гэдэг нэртэй влогийн 7 дахь өдөр буюу төгсгөлийн өдөр маань ингээд Marriott Beach дээрээс дуусчихна. Бид өнөөдөр Marriott Beach дээр ирээд төгсгөлийнхөө өдрийг үнэхээр гоё чийл өнгөрөөлөө. Маш том пүүл өдөржингөө цэлээд Marriott Beach дээр зүгээр жаргалаа шүү дээ. Ийм том пүүл. За тэгээд ресторанд нь орлоо. Маш гоё хоол идлээ. Beach дээр нь очиж сайхан. Тэ? Бас чийл хийж суулаа.
Тэгээ одоо энэ ч бид гоё тоглож байна. Энд чи бильярд тоглож байна. Тэн чи гарынхаа хүчийг үзээ зохиж байна. Энд чи юм шатар мод эвлүүлэх хэл зэрэг тоглоом тоглож байна. За зарим нь энэ чи ингээд одоо бэра үзэж байна. За Merlin Beach дээр байрладаг Marriott Resort-ын талаарх бас мэдээлэл миний өмнө нэг влог дээр орж исэн. Тэгээ тэрийг бас үзээрэй. Тэгээд ямар ч байсан энэ бол үнэхээр зугаатай газар шүү. Бүхэдэд ирсэн хүмүүс бас энэгээр нэг ороод гараарай. За хүүхдүүдээс ярилцлага авнаа. Энд намуна. За хэд хоног зугаатай байв? Аха. Энэ ямархуу resort, ямархуу газар байна? Гоё. Аялал тэгээ таалагдсан уу? Таалагдсан. За. За тоглол. За тэгээд одоо манайд өнөөдөр шопинг хийгээд тэгээ өнөөдөр ирэхэд дуусах юм шиг байна. Миний энэ нэг ганц хоёр дэлгүүрээр оруулаад тэгээд гэрт нь хөөжгчээд норс бөрө воркауттай тэгээд 2 видео эдит хийх дутуу байгаа. Одоо тэгээд хоёулын ингээс эдитлээд өчтөр нөгөө андаманда фифи энтер явсан чи 2 өдөр бүр ядраад тэгээд дандаа орой дуусаад орой наашин цааш нь хүмүүсээ зөөж ягаад 11 өнгөрөөж гэртээ ирээд байгаа болохоор шүн ямар ядарч орж ирээд компьютер дээр сууж чаддаггүй. Бөө видеонод овоорцсон. Тэгээ одоо бүгдийг ямар ч үсэн эдитлэндээ. За тэгээд одоо 4 дэш болсон байна. Дэлгүүрөө таалаа. Газ синэд хитэн дэлгүүрүүд оруулчихад орой воркаутаараа уулзцай. За түр бай. За ямар ч үсэн гүгэд дуусчлаа. За орой минь тэгэхээр өнөөдөр миний 15 дахь өдөр байна. Воркаутаар сайн орж ирлээ. Өнөөдөр хөл хийнэ. Сайн ямар ч үсэн газ 30 минут гүйчлээ одоо. Тэг газ хөлөө хэлцүүлчих. Ойр дөр нэлээд ажилтаа жоо ядарч шүү тасгалаа да. Өнөө маргаас гүрийчүүл тэгээд ажи тайван воркаут хийнэ. Чангана сая 30 минут гүйчээд бие халаачаад нэг жоохон хөлөө халааж байгаа. Сая фронт скват 4 сет орлоо. 15 репсээр 4 сет 60 удаа. Жин нэг гартаа 25 кг 50 кг-аар 60 удаа суусан. Тэгээд сая бүр за өнөөдөртөө нийлээд яг ингээ 3 өдөөс гадаа бүр усанд байлаа. Бүр үнэхээр ядартын байна. Өдөржингөө усан сэлэхээр. Биднээс уржиг дээр юу ороод Андаманд ороод өчигдөр өдөржингөө фифи айланд оройн дахиад юу ийсэн. За өнөөдөр өдөржингөө Marriott дээр байсанд байхгүй. 3 өдөр дараалаад усан дотор байцсан чи бүр хамаг тамир тэнхээ бүр амар болт юм. Дээрээс нь бүр ингээ түнэр харанхуугийн туйл болчлоо. 3 өдөр наранд зүгээр шарагдлаа. Завин дээр бүтэн өдөржингөө гадаа, усан парк дээр бүтэн өдөржингөө гадаа. Өнөөдөр Marriott дээр бүтэн өдөржингөө гадаа пүүл дотор. Одоо баг энэ зааланд орой орж ирвэл баг харагдахаа болох юм шиг ханаас ялгагдахаарг болох нэ бодохгүй. За яа гэвэл өнөөдөртөө ингээд дуусгах тийм билүү. Сая бүр Франц Скотикс зүрх мөрөх баг 160 мар хүрээд баг унах гээд байгаа юм шүү дээ. Нэлээ ядралттай байх шиг байна. Маргааш өглөө нөгөө хэдийгээ одоо суулгаж өгнө. Өнөөдөр манай хэдийн хувьд сүүлчийн юу байлаа? Өдөр байлаа. Сайхан activity Marriott дээр байсан те. Одоо манай дүүж дэлгүүрээс ч Decathlon орсон. Дахиад нэг жоохон шопинг хийн гэсэн. Тэр дундуур ингээс воркаут хийж чинь. Өдөр хоног зүгээр харавсан сум шиг өнгөрлөө. Сая 7 хоног бол зүгээр харавсан сум шиг өнгөрлөө. Мэдхгүй зүгээр. Энэ бүкэтэд ирж байгаа 7 хоног бол зүгээр амар хурдан өнгөрд юм байна. Ялангуяа юм яг гой хөтөлбөртэй хүмүүс бол үнэхээр гоё хурдтай. Бүр өдөр хоногийг мэд бүр ингээд ямар гоё юм бэ гэсээр гал өнгөрчлээ. За миний ингээд өнөөдөр челленж 50 өдрийн челленж эхлүүлснэ. 15 дахь өдөр байлаа. Тэгээ 15 өдрийг аль хэзээний ардаа үдсэн байна. Ямар ч байсан дасгалаа хийж байгаа. Сүүлийн 7 хоног жоохон ачаал маш ихтэй байлаа. Ялангуяа бисээ 3 өдөр усан сэлцэн чи 2 гуй бол нэлээд булралттай байх шиг. Өчигдөр өнөөдөр 2 бол бүр гүнзгий усан дотор бас 2 гуй бол нэлээд чангараад бүр бас жоохон ядраад исэн. Тэгээ өнөөдөр сая суулт хийсэн чинь 2 хөл бол жоохон ядарсан байна, цоцсон байна.
Тэгээд хөлөө ингээд дуусах чи энэ 7 хоногт ямар ч байсан гэсэн ачааллын хажуугаар бэлтгэлээ бас баг саг тий бүр алдагдуулахгүй ч гэсэн ингээд ямар ч байсан нэг тасгалжуултгаа хийгээд яваадъя. Тэгээд маргааш бүх юм чигдэрнэ. Маргааш нөгөө тэгээ сайхан Монгол руу сэтгэл санааг нь 200% буцаасны дараа би ч гэсэн дасгал руугаа 200% эргээд ирье. За тэгээд миний 15 дахь өдөр байлаа. Тэгээ хамт байгаа залуустай баярлалаа. Peace.